ажиж хоосон гэдэг юм. Компьютерийн мэдлэг үнэтэй. А би бол чаднаа гэдэг. Оюутнууд гэдгээр айгүй шинэлэг санаанууд, гоё санаанууд гаргаж байна. Бас шүтээс гэдэг талаас инженерийн шийдэл, технологи талаас айгүй өвөрмөц санаанууд гарсан байна л да. Тэгэхгүй байж болно шүү дээ. Явандаа гарч байна. Монголд тийм угааж гадна талаасаа угааж болдоггүй тийм цонхнууд ч гэдэм эсвэл өндөр барилгыг одоо заавал дээр нь гарч угаахгүй байх тийм технологийн шийдэл жишээ нь манай баг бол гаргаад энэ дээрээ бүгдээрээ санал нэгдээд одоо шийдвэрлэх гээд явж байгаа. Тэгэхээр 54 цагийн дотор бол 54 цаг гэдэг маань одоо маш бага хугацаа боловч бас их зүйлийг бүтээж болдог, бас их зүйл дээр одоо ажиллаж болох цаг хугацаа гэж бий бол одоо харж байна. Тэгээд одоо манай багийн өчигдөрхөн одоо санаачлага маань өнөөдөр одоо бизнес болох гээд ерөнхийдөө 60% одоо гүйцэтгэлтэй явж байна. Entrepreneurship-ийн одоо young entrepreneurs-ыг одоо дэмжих тал дээр маш их үйл ажиллагаанууд явагддаг. Тэгээд энэ үйл ажиллагаа нь болохоор Монголд анхлан одоо бий болж байна. Тэгээд энэхүү санаануудыг улам дэлгэрүүлээд цааш нь гарааны шинэ бизнес болгоод өргөжөөд явна гэдэгт би итгэлтэй байна. Хам интернэшнл гэсэн. Тэгээд болж байгаа. Тэгээд би хүн гэж ингэдэг таасгүй. Тэгэхээр машин ерөнхийдөө энэ багш бэлэн цаашдаа энэ бас ингээ уусаа өөрсдөө савнгийн шинийг явуулаад угаагаад энэ дотор уусны асуудлыг усаа энэ дотор өөрсөж байгаа. За тэгэхээр Үйлдвэр бидний хатхыг хангахаараа Тэгээд мөн та бүхнийг энэ Startup Weekend Oil Innovation Laboratory гэдэг энэ бүгдийг одоо группт нэгдээд дэмжиж тэгээд идэвхтэй байхыг та бүхнээс уриалж байна.